Хятад улсын номын санд татгалзаж байгаа дээд эрдэмтдийн 3 дугаар он буюу 1638 оны цэргийн цааз. Японы Кёбе их сургуулийн профессор Агихара Мамору. Өмнөх үг. Манжуугийн Монголын цэрэг нь Манжчин улсын гол чухал цэрэг байсан. Тийм учраас Монгол хүнийг захирж байсан Манжчингийн засгийн газрын хууль цааз бас Монголын түүх ба Манжуугийн Монголын талаарх маш чухал сурвалж болдог. Харин Манжчингийн эхэн болон найралт төвийн үеийн Монгол цаазын бичгийн талаарх судалгаа нь маш бага, дутагдaltaй байгааг дурдах ёстой. Ялангуяа тэдгээр бичиг баримтуудын гарал үүсэл нь одоо ч тодорхойгүй байна. Японы эрдэмтэн Шимада 1982 онд Тэнгэрийн тэтгэснээс хойш үеийн Монгол цаазын бичигт нэг анхаарч наривчлсан судалгаа хийсэн байдаг. Тиймээс миний бие энэ удаа Бээжин, Улаанбаатар ба Тайпей хотын архивуудад хадгалагдаж буй баримтуудыг харьцуулан Монгол цаазын бичгийн зарим зүйлийн гарал үүслийг тодруулан авч үзэж